Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол найруулгын зэрэг. Тэгэхээр бүгдээрээ найруулгын зэрэгээр зохиолчийн өгүүлэгдэж буй юмд хандах хандлагыг жишээн дээрээс харцгаая. За юун түрүү найруулгын зэрэг гэж үг хэлдэг вэ гэхээр үг хэллэг өгүүлбэрийг хэрэглэх орчин харилцагч талуудын харьцаа зорилгоос хамааран үгийн санд илэрч буй сэтгэл хөдлөл өнгөөс хүндэтгэлийн ялгааг хэлдэг. За өөрөөр хэлбэл нэг утгатай үгийг ямар нөхцөлд хинт яаж хэлж байгаагаас шалтгаалan өөр үг сольж хэрэглэхийг хэлж байгаа хэрэг юм аа. За монгол хэлний үгийн санг найруулгын зэрэгээр нь дараах байдлаар ангилдаг. За үүнд дээд буюу хүндэтгэлийн. За энэ бол бичиг зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох хуучирсан үг, шин үг, яруу найргийн үг зэрэг эрхэмсэг тансаг үг ашигласан найруулга багтдаг. За дунд буюу ерийн найруулгад болохоор энгийн найруулга өдөр тутмын яриа болон бичигт хэрэглэх үгсийг багтаадаг. За доод буюу доромж найруулга бол этгээд бүдүүлэг үг хэрэглэсэн найруулгыг багтаадаг бахнэ. За эдгээрийн жишээг дараах уран зохиолын зохиол бүтээлүүд дээрээс харцгаая. За уран зохиолд найруулгын зэргийг ашиглах нь зүгээр нэг үг сонголт биш, харин дүрийг амьдруулах, за тэгээд дүрийн зан чанарыг тодруулах гол хэрэглүүр болдог. За зохиолч дүрийнхээ боловсрал, зан аран шин, нийгмийн гарал үүсэл тухайн үеийн сэтгэл хөдлөлийг уншигчдад мэдрүүлэхийн тулд найруулгын зэргийг өргөн хэрэглэдэг байна. За жишээлбэл энд тунгалаг тамирын хэсгээс байна. За эрдэнэ минь төрийн хэрэг зүтгэж яваа хүн чинь биеэ хичээж амгалан байх нь чухал шүү гэсэн өгүүлбэр байна. За энэ бол төвийг сагсан болон дээд найруулга ашиглаж өөрийгөө чухал хүн гэж харуулжээ. За харин дараачих нь муу нохойн гөлөгнүүд та нарын хоншоор дутна шүү. Аливаа наад хуухаа аваад ир гэж ингэж өгүүлсэн байна. За энэ бол доод найруулга ашиглаж дүрийн зоригтой ширүүн омглон занг харуулсан байна. За дараагийн жишээг харуя. Хойд тамирын гол хөвөөгөө халин мэлтэлцэж эртний домогт орхон түшээ гүнийг зорин ихшиг дууга дуулан урсмээ гэдэг дээр зорин ихшиг дууга дуулан урсмээ гэж хүншүүлж амируулсан голыг түүхэн гэрч гэж хүндэтгэн үзэж буй зохиогчийн үнэлэмж нь энд илэрсэн. Тэгэхээр зохиогч тухайн зүйлд хандаж буй хандлага үнэлэмжээ бас найруулгын зэрэгээр илэрхийлж гаргадгийн жишээг эндээс харж болох үс байна. За дараагийн жишээг хараарай. Тэр баян ноён гэдэг нь гахаа шиг тарган, гүзэн үнчсэн, нүдэн анигар, хоол ундыг гударч, арх дарсыг сөгнөж гэсэн цэндийн дамжиргийн гологдсон хүүхэн өгүүлэл дээрээс энэ жишээг авсан. Тэгэхээр энэ дээр гахаа шиг, за тэгээд гүзээ, гударч гэх зэрэгээр ер нь зохиогчийн дээрх үг сонголтыг шинжилбэл зохиогч тухайн дүрийг жигшиж байгааг түүнийг хүн гэхээсээ илүү адгийн амтантай зөөрлөн уншигчдад тэр хүний дотоод мөн чанар ямар олиггүй вэ гэдгийг мэдрүүлэхийг зорж байгааг харж болохоор байна. За дараагийн жишээ Бэмбэ Эренчингийн Монгол хэлшүүлэг дээр зарим үгсийг тодруулсан байгааг харж байгаах. Тодруулсан үгс нь дээд найруулгын зэргийг бүтээж уншигчийн сэтгэлийг хөдөлгөж огшоож хэлээрээ бахархах сэтгэл төрүүлж чадж байна. За үүнд л найруулгын зэргийн хүч оршдог бахнэ. Уран зохиолын найруулга гэдэг нь зөвхөн юу бичсэнд биш, ямар үгээр, ямар мэдрэмжээр бичсэнд оршдог байх нь найруулгын зэргийг зөв ашигласнаар зохиогч уншигчийн сэтгэлийг өөрийн хүссэн зүгт заалж хандлага бүрэн илэрхийлж чаддаг байх нэ. За өнөөдрийн хичээлийн хүрээд өндөрлж гээ. Анхаарал хандуулсанд баярлалаа. Мэддгээ баттган сорил дасгал ажиллаж байгаарай хүүхдүүдээ.